Монгол Улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцэх бүгд найрамдах энтхэг улсын ерөнхийлөгч Драупади Мурму ерөнхий сайд Нарендра Моди нарын урилгаар энэ сарын 13-наас 16-ны өдрүүдэд тус улсад төрийн ажиллал хийж байна. Төрийн тэргүүн болон ерөнхий сайд нар ганцаарчлан уулзсны дараа аль бие усны хэлэлцээ хэллээ. Ерөнхийлөгч хүрэлцэх энтхэг улсыг манай 3 дахь хурж энтхэг номхон талаан бүс нутаг дахь оюун санааны ихтгэлд түнш хэмээн үздэг бөгөөд стратегийн түншлэлийн харилцааг улам бүр гүнзгийрүүлж хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгааг тодтоглоо. Ерөнхий сайд Нарендра Моди хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн хүрээнд Монгол Улсын ерөнхийлөгчийн төрийн ажилтнал нь ард түмний найрамдал нөхөрлөлийг бэхжүүлж стратегийн түншлэлийн харилцааг улам гүнзгийрүүлэх түүхэн ач холбогдолтойг онцоллоо. Ерөнхийлөгч хүрэлцэх хоёр улсын нэгэн жарны хамтын ажиллагааны түүхэн ойгоор ерөнхий сайд Нарендра Модигийн 2015 онд Монгол улсад хийсэн анхны албан ёсны айлчлал нь хоёр орны харилцаанд түүхэн шинэ хуудсыг нээж хамтын ажиллагаа хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг тэмдэглэлээ. Талууд өнгөрсөн 70 жилийн ололт амжилтад үгнэн хилэлцэж, эх он жилүүдэд харилцааг шинэ агуулгаар баяжуулан, бүхий л салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэх, эдийн засгийн ач холбогдол бүхий томоохон төсөл хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэх нийтлэг ирмэлцэлтэй байгаагаа харилцан илэрхийллээ. Ерөнхийлөгч хүрэлцэх харилцаа хамтын ажиллагааны бэлэг тэмдэг болсон газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт нь манай улсын эдийн засгийн аюулгүй байдлыг баттган бэхжүүлэх, улс орны хөгжил дэвшилт стратегийн чухал ач холбогдолтойг онцолж, энтгийн талд талархал илэрхийллээ. Монголын агаарын тээврийн компани Дели болон Амрицаар хот руу захиалгад нислэг үйлдэх болсон нь иргэдийн солилцоо, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал хөшүүрэг болно гэдэгт ерөнхийлөгч итгэж байгаагаа илэрхийллээ. Ерөнхий сайд Нарендра Моди хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан энтгийн засгийн газраас техник эдийн засгийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд 2025-аас 2026 онд 70 монгол оюутанд шинээр тэтгэлэг олгох шийдвэр гаргаснаа онцоллоо. Талууд соёл урлаг хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, боловсрол, спорт, залуучуудын ойр дотн харилцааг дэмжиж ажиллахаар санал нэгдсэн. Хэлэлцээний үр дүнд Монгол улс бүгд найрамдах энтхэг улсын стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа. Аль бие усны хэлэлцээ найрсаг ажил хэрэгч уур амьсгалд боллоо.